Хүн ам хөгжил нийгэм хамгааллын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа сайн үнсийн аяныг хаан улд дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон сайн санаад хүнлэг үүснэртэйгээр хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү аян нь өрхийн мэдээллийн нэгдсэн санд үндэслэн нэг хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдэд мэрэгжлийн үйлчилгээг хүргэх сайн үнсийн аянаар дамжуулан тэдэнд сэтгэл санааны дэм өгөх нийгмийн идэвхийг сэргээж тэдний оролцоог дэмжих зорилготой. Энэ аяны хүрээнд хаан улд дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтээс бол яг 15 өрхийг сонгож авсан байгаа. Тэгээд өнөөдөр болохоор X2 production-ы хамт олон болохоор бидний энэ өрхийн аянд хамрагдж байгаа энэ гишүүдэд маань энэ шилхэн шилдэг үзүүлбэрээ үзүүлж энэ аянд нэгдэж байгаад маш хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ тоглолтыг үзнэ гэдэг маань яг ингээд соёлын хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд тэр урлагаар дамжуулж энэ хүмүүст бас их сэтгэл ханамж тийм урлагийн таашаалыг өгж байгаад нь баяртай байна. Хаан улд дүүргийн нийгмийн халамжийн хэлтсээс өрнүүлсэн сайн үнсийн аянд X2 продакшны хамт олон нийгмийн хариуцлага ухамсарлан нэгтлээ. Тус дүүргийн 15 өрхийн гишүүнийг 2015 оны шилдэгэн шилдэг тоглолтоо үнгүй үзүүлж соёлын үйлчилгээг хүргэлээ. Нийгмийн халамж шаардлагатай тийм ээ 15 магадгүй тоглолтуудыг үзэж амждаг, чаддаг уу тийм санхүүгийн үйлч тэр явах болцоогүй юм 15 иргэдийг X2 production тоглолт үзүүлж бас энэ аянд бас багуулгач нэмрүүлж нэгдэж байгаа X2 production их баяртай байна. Мөн сайн үнсийн аяны хүрээнд хаан улд дүүрэгт байрлах үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд сайн дураараа нэгдэж тусламж үйлчилгээг үзүүлж байгаа гэдгийг халамжийн хэлтсээс мэдээллээ. Хаан улд олон жил нөө чинь насаараад байлаа. Хаан улд 8 хороонд. Тий. Өнөөдөр миний үсэг айгүй гоё болгосонд нь баярлж байна. Би одоо хаан улд дүүргийн 3 дугаар хороонд 8 жил амьдарч байгаа. Тий. Манай хороонд болохоор зэрэг одоо сайн улсын аянд нэгдэж хүмүүсэд туслах тий сайхан сэтгэлийн үүднээс Q гэж байдаг. Тэгээд тэнд би өсөжсөлсөн. Ерөнхийдөө энэ хаан улд дүүрэг болон халамжийн үйлчилгээ төвийнхнээс зохион байгуулж байгаа энэ ажил ерөнхийдөө аягүй их сэтгэл нийцэж байгаа. Амжиргааны баталгаач төвшингээс доогуур орлоготой иргэдэд туслах аяны хүрээнд Хүннүү Resources компани санхүүгийн албаны ажилтнууд хүнсний болон ахуй хэрэглээний бараа бэлгэлсэн. Мөн Өсчин гоо сайхны Matrix салон эдгээр иргэдэд гоо сайхны үйлчилгээг үн төлбөргүй хүргэсэн юм а.